Эмэгтэй хүн мөнгө л хардаг, эмэгтэй хүний сонирхол мөнгнөөс өөр юм байдгүй гэх нэг тийм. Гунигтай юм энэ юугаа сошиалор яваад идэг. За энэ дээр болох эмэгтэйчүүдээ өмөрнөө. За нэг юм судалгаагаар би тодруулж өгье. Яагаад энэ судалгаа байгаа гэхээр эволюцийн хувьд бол эмэгтэй хүний ингээд эр хүнийг сонирхдаг тийм эр хүнд татагддаг юм гурван голчиж үзэх тийм зүйл байгаад байгаа. За нэг гурав дахьт нь болохоор юу байна вэ гэхээр эр хүний гадна үзэмж бие бэлдар царайлаг үгүй юу. Хоёр дахьт нь бол рембер нэр хүнд ямар ажил хийдэг вэ? Олонний дунд ямар байдаг вэ, тэ? Хамгийн чухал зүйл нь юу байдаг вэ гэхээр орлогын их усүр. За орлогын их усүр нь яагаад их чухал гэж үздэг вэ гэвэл тэр эмэгтэй хүн болохоор өөрийгөө бодхоос илүү үр хүүхдүүдээ тэр үлдээж байгаа тэр одоо тэр хүүхдүүд бебинуудаа тэднийгээ боддог гэж аахгүй юу? Хангамж сайтай нөхцөлд үлдээхийг бодож тэгэж орлогын их усүрийг хамгийн чухалж үздэг гэж байгаа. Тэгээд нэг өөрийгөө бодоод байгаа даа биш гэдэг. Ингэхэд байгаа даа биш. Болон тэр эдхэн ширхэг өндөгний эс тэр эмэгтэй хүн чинь нөгөө тухайн амьдралынхаа турш одоо ингээд ялгаруулад гаргаа те хідэн цөөхөн хүүхдүүд гарах тэднийг л сайн явуулах гэдэг учраас орлогын их усүрийг хардаг. За тэр орлогын их усүрээр одоо нөгөө эмэгтэй хүнтэйгээ гэр бүлтэйгээ их нэртэйгээ хэр хэмжээгээр хуваалцах чадах вэ гэдэг тэр зүйлийг тийм учраас хардаг.